Doctor's Reaction дугаарыг маань дараагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн аврах ангийн эмч Батулга. За төлөвлөлтийн төвийн тасгийн эрхлэгч Наран Томлог эмч мань оролцож байна. Өнөөдрийн дугаарт. За өнөөдрийн дугаарын маань сэдв бол ерөнхийдөө төлөвлөлтийн тухай ярьж байгаа. Doctor's Reaction нэвтрүүлэг маань өөрөө яадгүй гэхээр зэрэг ард иргэдэд тийм ээ хэдүүлээ маш зөв эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгдсэн байдаг. За тэгээд бид нар эмчнэр маань өөрсдөө тохиолдсон тохиолдлууд за тэгээд ард иргэдэд хэрэгтэй хамгийн анхан шатны тусламж ямар юм хэдүүлээ үзүүлэх ёстой вэ гэдэг талаар ярилцгаая. За ер нь бол би өөрөө хүүхдийн эмч байгаа. Над дээр ингээд айгүйх бас төлөвлөлтийн кейсүүд их орж ирдэг л дээ. Жишээ нь нэг удаа бүр нэг няраа тэр чи одоо 20 хоногтой няраа орж ирээд яасан гэс нөгөө ээж аав нь ширгэлэх гэж хагаад лааныхаа юг нүүрэн дээр нь тусаагаад тэгээд төлөвлөлт болсон гэдэг. Тэгээд тийм лааныхаа юг тэгээд нөгөө нүүрэн төлөвлөлт орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр та хэдэд маань ялангуяа төлөвлөлтийн тасаг дээр тэр байтугай юмнууд орж ирдэг байлгүй дээ тийм ээ. Ямар хөө тохиолдлууд орж ирэх вэ? Тэгэхээр бас нөгөө ард иргэдэд зориулаад эхлээд төлөвлөлт гэж яг хэлтiin тийм ээ. Төлөвлөлт гэдэг нь одоо үндсэн ойлголт нь хүмүүст одоо энгийн үгээр тайлбарлавал төлөвлөлт хүний нөгөө бие махбодод яаж нөлөөлдөг, яаж өөрчлөгдөд юм бэ гэхлээр тийм ээ та тодорхойлт төлөвлөлтийн ер нь тодорхойлт гэж байдаггүй. За ер нь бол төлөвлөлтийн талаар бол бүх хамгаах хонд бол тодорхойлт байдаг. За тэгээд ер нь бол та бүхэнд бол ойлгомжтой байдлаар ярих юм бол одоо халуун шингэн болон халуун болон дулааны нөлөөгөөр одоо хүний арьс болон эд хэрэгтэн маань одоо гэмтхийг төлөвлөлт гэж нэрлэдэг байгаа. Тэгээд төлөвлөлт маань бол одоо гүн болон одоо талбайгаараа бол ер нь бол тодорхойлогдож хэмжигдэж явдаг. За тэгээд мэдээж хэрэг одоо гүнээр нь бол дөрвөн зэрэг болгодог. Энийг бол одоо манай хүмүүс бол хэддүгээр зэргийн шарахтай юм бэ гэдэг ингээд их асуудаг. Энэ маань бол дөрвөн зэрэг байдаг байгаа. Нэгээс дөрөвдүгээр зэрэг, нэгээс хоёрдугаар зэрэг нь бол өнгөц, гураваас дөрөвдүгээр зэрэг нь бол гүн буюу арьсны одоо бүх давхраг яс булчин түлэгдсэн байхыг бол одоо гүн түлэгдэлт гэж нэрлэдэг байгаа. Өнгөц түлэгдэлтийн хувьд гэвэл одоо нарны түлэгдэлтүүд байна. Мөн одоо арьсан дээр зөнгөж одоо цэврэн өсөлтүүдээ жижиг хэмжээний одоо юм улаах түлэгдэлт бол одоо өнгөц түлэгдэлтэнд бол ордог байгаа. За мөн түлэгдэлтийг одоо мөн хэмжээгээр нь бас ангилдаг. Хэмжээгийн биеийн одоо гадаргуу хэр хэмжээгээр түлэгдснээс хамаарат одоо үнэлдэг. За энийг бол одоо хамгийн хялбар аргаар үнэлэх арга юу вэ гэхээр алганы дүрм гэж байдаг. Тухайн хүний ямар ч хүний одоо алганы хэмжээг бол 1% төлөвлөлт гэж үздэг байгаа. Тэгээд нэг алганы дайны төлөвлөсөн байх юм бол 1%, 10 алганы дайны төлөвлөсөн байх юм бол 10% төлөвлөлттэй байна гэж нэрлэдэг. За 10-аас одоо 15% төлөвлөлттэй байх юм бол энийг бол одоо тухайн хүн маань төлөвлөлт биш одоо төлөнхийн өвчин туссан байна гэж үздэг. Ингээд төлөнхийн өвчин болоод ирэх юм бол илүү одоо яг төлөвлөлтөөсөө илүү хүндрэх эрсдэл нэмэгдэнэ. Одоо илүү олон төрлийн одоо хүндрэлүүд, аюулууд гарах магадлал нь болно гэсэн үг. Тэгээд энийг бол дэлгэрүүлээд ярих юм бол маш их одоо яриа болно. Тэгээд ер нь бол 10%-аас дээш байх юм бол хүнд байна л гэдгийг ойлгорой л гэж хэлмээр байна. Зөв. Тэгээ нэг өнөөдрийн дугаарыг бас нэг онцлог нь насан туршидын төлөвлөлт, хүүхдийн төлөвлөлт гээд энэ дундаа бас хүүхдийн төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй ярилцъя гэд ярилцсан байгаа тийм ээ. Тэгэхээр та түрүү нөгөө алганы хэмжээтэйгээр одоо төлөвлөсөн байх юм бол 1% төлөвлөлт гэдэг хэлсэн тийм. Тэгэхээр хүүхдтэр бас ингэж үзэх үү? Хүүхдийн одоо тухайн хүүхдийн нэг алгыг нөгөө одоо төлөвлөсөн хэсэгтэй ингээ харьцуулаад үзэх юм бол хүүхдийн алганы хэмжээтэй төлөвлөлтийг бол 1% төлөвлөлт юм байна гэж үзэх үү? Том хүүхд хоёрыг өөрөөр бас үздэг юм болов уу? Энэ яг ялгаагүй 1% л гэж үзнэ. Гэлээ гэхдээ одоо нера болон одоо нэгээс доош насны хүүхдүүд бол харьцангуй толгой томтой байдаг. Ийм болохоор бол мэдээж нарийн мэрэгжлийн эмчнэр үзэхдээ бол одоо өөр томьёоллоор бол томьёолж үздэг. Энгийн иргэдүүд бол ер нь хамгийн халбар байх аргаар бол алганы хэмжээгээр нь бол авах боломжтой. Ингээл 10 алганы дайны байх юм бол энэ их хүнд байна, маш хурдан эмнэлэг очих хэрэгтэй гэдгийг мэдэх хэрэгтэй. Ер нь бол төлөвлөлт бол ямар ч тохиолдолд эмнэлэг очиж анхны тусламж авах хэрэгтэй гэдгийг л ойлгох. За Батулга эмчээсээ хэдэн зүйл тодруулъя. Нийслэлийн аврах ангид ажилладаг тийм ээ. Тэгэхээр танд одоо ийм гал гарсантай холбоотой ч юм уу төлөвлөлттэй тохиолдлууд хэрэг иржсэн бэ? Гэхдээ яг одоо бас онцгой гал унтраадаг тийм. Бас төлөгдсөн, барьсан тийм хүмүүс их очно л доо.
Тэгэхээр одоо тэгээд очихоор л одоо хамгийн гол нь юу ярих гэдэг юм гэхээр яваал очдог манай ар гэрийнхэн аав ээжүүд маань ч гэдэм үү. Тухайн төлөгцсөн хүнд маань нэг тийм арга хэмжээ авчдаг хөхгүй ямар нэгэн байдлаар. Өөрсдийн ардын өөрсдөө тий. Магадгүй тэр одоо нэг шинжлэх ухаан сайн хөгжиж байх үед тэр арга хэмжээ хэрэг болтол байсан баг. Гэхдээ одоо бол зүгээр л 130 ч юм уу тий. Онцгой байдал ч юм уу эмнэлгийн байгууллагыг дуудаад тийм цэвэр юмар буугаал явуулчих юм дээр авчиад маш их юм хэрэгэлдэг. Одоо жишээлбэл зөндөл юм байна та. Нөгөө нэг савн төрөх. Сахар их байдаг баг тийм. Сахар төрхөх ч гэдэг юм уу тийм. 9 чихэр мэхэр баахан тосмос төрхөө ээждэг үгэнж мэдтгүү төрхдөг тийм. Энэ нь болохоор очиод нөгөө нэг яг нөгөө нэг түлэгдэлтийн төвийн одоо энэ манай эмч сууж байна тийм. Тэр хүн дээр очихороо ямар нэг эрсдлийг дагуулж очдөг байхгүй. Одоо тэр түлэгдэлтийн арга хэмжээг авах гэхээр бас нэг өөр юмыг эмчлэх тийм заавал шаардлага гараад ундаг байхгүй. Дахиад нэг тийм үе шаттай тийм юм. Тэгэхээр битээ тэгээч л гэж хэлэх гэдэг. Мэбо шарх болон соргины тосны түлэгдэлт шархны үрдэлтийг намдаж идэхэд маш сайн үйлчлэгтэй. Уг бүтээгдэхүүнүүд нь арьсны эсийн нөхөн төлжил болон сорвжилтыг багасгах, эрүүл орчинг бүрдүүлдэг. Хэдий гэмтэж бэртгэн таагүй зүйлчгсэн таны дэргэд Мэбо байгааг мэдгэн сайн хэрэг шүү. Мэбо. Аврах ангийнхан маань түлэнхийн тасаг руугаа шилжүүлдэг баг тийм ээ. Ерөнхийдөө түлэнхийн тасагт ирж байгаа үйлчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь хүүхдүүд байдаг бөө. Насанд хүрэгчид хүүхдийн харьцаа нь ер нь хэрэг байдаг бол. За ер нь бол Монгол улсын хэмжээнд бол ер нь хүүхдийн түлэгдэлт хамгийн их өндөр байдаг. Ялангуяа нийт одоо түлэгдсэн хүмүүсийн 80% нь одоо 0-18 насны хүүхэд байдаг бол үүнээс бараг одоо 80%-ийнхаа 60% нь бол 0-4 насны хүүхдүүд байдаг байна. Тэгээ энэ мад одоо зөвхөн гэр түлэгдэхээс гадна ахуйн одоо гэмтлүүд түлэгдэлтүүд хамгийн их илбэг тохиолддог. Ялангуяа энэ дээр одоо ямар юу байдаг вэ гэхээр шингэний түлэгдэлтүүд байна тий. Одоо халуун савтай ус, буцалсан уснууд түлэгдэн, хоолндоо түлэгдэн, пешиндээ түлэгдэн гэдэг иймэрхүү одоо шалтгаанууд бол зөндөө байдаг. Тэгэхээр дараа нь ч нөгөө түрүүний эхнийх дээр та ингэсэн шүү дээ түлэгдэлтийн 4 зэрэг байдаг гэдэг тийм. Тэгээ шалтгаанууд нь одоо халуун, цахилгааны, усны ч юм уу тийм. Эдгээр энэ шалтгаанууд бүгдэнд нь адилхан түлэгдлийн зэрэг яг 4 байдгүй. Эсвэл одоо цахилгаан, тэр халуун, хийм, туяа эдрээс шалтгаалаад зэргүүд нь бас өөр одоо дотроо хийм байх юм бол 3 ч юм уу. Эсвэл ус тийм ээ халуун буцсан усын төлөвтэй байх юм бол 4 зэрэг байдаг. Ийм ялгаа байдгүй. За ер нь бол 1-ээс 4-р зэрэг бол ямар ч түлэгдэлтэй вэ? Одоо шалтгааны хувьд байж болно. Одоо авсан түлэгдсэн байхад 4-р зэргийн байж болно. Цахилгаан түлэгдсэн ч 1-р зэргийнх байх магадaltaй. Тэгэхээр тухайн одоо гэмтэл үүсгэгч хүчин зүйл маань хэр удаан үйлчилж जैन тий хэр хүчтэй үйлчилж जैन гэдгээс хамаарат түлэгдэлтийн одоо зэрэг болон зэрэг бол хамаардаг. За тэгэхээр Батболгын хэмжээ нь бас нөгөө гэрийн төлөв ахын түлэгдэлтийн талаар ярьсан тийм. Тэгэхээр таны сайн нөгөө 80% дотор байгаа 0-4 насны хүүхдүүдэд ихэвчлэн тэдэрт халуун цай одоо халуун юм пишин төлж байгаа гэдэг. Тэгэхээр тэр 0-4 насны хүүхдүүд бол ямар нэгэн байдлаар өөрийгөө одоо нөгөө юу яах тийм ээ хамгаалах чадвар суултай. Тэгэхээр ер нь бол тэр бол 100% асран хамгаалагчийн буруугаас болж байгаа гэсэн үг. Тийм ер нь бол тийм. Ер нь одоо асран хамгаалагч байхгүй. Манай Монголд одоо ямар тохиолдолд түлэгдээд байна гэхээр нэгт хүүхдийг ганцаарнгийн орхиж байгаа. Хоёрт болохоор бол одоо тухайн хүүхдийг харж байгаа хүн нь өөрөө хүүхэд үлдэх. За дээрэс нь болохоор бол одоо манайд ч нөгөө эцэг их хоёулаа ажилдаг. Яагаад ажиллаад юм гэхээр амьдралын төвшин бага одоо муу агаад байгаа байхгүй. Амьдралын боломж сайн байсан бол одоо энэ бол бас гайгүй байх боломжтой. Ер нь бол одоо түлэнхий болон одоо сүрэн эднэр ч юм бол ядуугийн өвчин гэж харагддаг шүү дээ. Тэгэхээр бол одоо амьдралын боломж бололцоо сайн байх тусмаа түлэгдэхгүй байх магадлал нь илүү нэмэгддэг. Гэр хороололд байгаа хүмүүс илүү түлэгддэг бол одоо орон сууцнд амьдарч байгаа хүмүүс харьцангуй бага түлэгддэг. Гэх мэтчлэнгээр энэ амьдралын одоо боломж бололцоо хамаарахаас гадна тухайн хүүхдийг одоо хэрхэн харж хандж байгаа гэдгээс л хамаардаг. Нэг хэсэг нөгөө нэг халуун тоогны түлэгдэлт гэж айгуух байсан шүү дээ. Тэр нөгөө нэг эцэгчүүд маань халуун тоогонд газар хийдэг тий. Тэрнээсээ болоод хүүхдүүд тэр халуун тоогонд түлэгдэх тохиолдлоос одоо ер нь тэр
хэвээрээ байгаа юу? Халуун тогоог нь аль болох нөгөө хэрэглэхгүй байя гэл нэг уриалаад идэг үст шүү дээ. Ер нь халуун тогоог бол яг тухайн үед болохоор огцом орж ирсэн шүү дээ. Тий, огцом орж ирээд монголчууд ч одоо халуун тоогоор баш хурдан хоолоо хийдэг. Дээрээс нь болохоор халуун тоогоо дандаа газар тавьж хоолоо хийдэг. Үүнтэй холбоотойгоор бол хүүхдүүд маш их түлхэгдэж тэгээд үүнтэй холбоотойж олон ч хүүхэд нас урсан. За одоо бол халуун тоогоог бол айлууд хэрэгжилж байгаа юм хэрэгжилж байгаа. Гэлээ гэхдээ бол одоо хүмүүс хэрэглэх нь бол багассан. Энэ маань болохоор бол ер нь одоо төрийн бус байгууллагууд одоо та бүхэн тий олон байгууллагууд нийлж ин сэрэмжлүүлж гэсэн одоо сэрэмжлүүлэх ярилцлагууд өгч хүмүүс ч бас тэрийг маш сайн одоо ойлгосны хүрээнд бол одоо халуун тоогоог нийтлэгдэлт бол багассан байгаа. За нөгөө нэг 100 цагт тийм ээ хүмүүс нөгөө айгүйх юм газан билет ашиглаж хөдөө гадаа ингэж аялж зугаалдаг тийм ээ тэрнтэй холбоотой юм хохирол ер нь хэр хэмжээнд үүсдэг вэ? Энэ ахуйн газанд. Ахуй газ бол 4-5 м радиуст их хохирол учруулна л да. Тэнд хүн түлхэгдэн Одоо нөгөө нэг дотроо одоо нөгөө нэг газ маань хэр их хэмжээтэй байгаас хамаарат гэсэн үг. Бүтэн цэнэгтэй гэж байна. Бүтэн цэнэгтэй. За тэгэхээр энэ газтай холбоотой тохиолдолд хэр их ирдэг вэ төлөхийн төвдөр маань? Ер нь бол ахуйн газтай холбоотой түлэгдэлт бол бас жилдээ нэлээ ирдэг. Гэхдээ түлэгдэлтийн бол одоо багахан хувийг үл эзэлдэг. Ойролцоогоор нэг 4 орчим хувь л. Ер нь бол ахуйн газыг ямар тохиолдолд одоо хүмүүс голцоо түлэгдээд байна вэ гэхээр одоо гэртээ тэгээ битүү орчинд газыг хэрэглэж байгаа тохиолдолд бол одоо дэлбэрэх түлэгдэх магадлал нь хэлбэг. Мөн одоо согтууруулгундаа хэрэгэлсэн байгаа үедээ одоо газыг ашиглаж байгаа тохиолдолд хажуугаар нь тамхи татж байгаа тохиолдолд бол газ их дэлбэрдэг. За мөн одоо хэрэглээ дуусчихсан хоосон одоо газнууд байдаг шүү дээ. Тэрний хажууд бас тамхи татчихад одоо дэлбэрсэн тохиолдлууд байдаг. Тэгэхээр бол ер нь бол одоо газ нь түлхэгдсэн тохиолдолд бол зайлшгүй ер нь бол нэлээд гүндүү түлхэгдээд идэг тийм тал бий. Тэгэхээр заавалгүй эмнэлэг хэвтэй эмчлэл. Тийм ер нь хэвтэй эмчлүүлдэг. За тэгвэл нөгөө нэг бид хэдийн яриад байгаа түлхэгдэлтийн одоо шалтгаануудаас хамгийн их тохиолдод идэг тийм ээ. Уус бид нар өнөөдрийнхөө нэвтрүүлэг дээр хүүхдийн түлхэгдлийн онцлогийг ярьж байгаа учраас хүүхдийн түлхэгдэл одоо түлхэгдүүлээд байгаа тэнд байгаа шалтгаан нь юу вэ? Хамгийн их тохиолддог шалтгаан нь ерөөсөө тийм. Ер нь одоо 0-18 насны хүүхдийн одоо гэмтлийн одоо голлох шалтгаан бол уналт үүдээ хамгийн нэгдүгээр. За дөрөвт бол түлхэгдэлт байдаг. За тэгээд түлхэгдэлтийн одоо голлох шалтгаан бол голцоо шингэнүүд байна. За харин одоо агшаага бол одоо нөгөө гэрмээр шатах гэх юмнууд явдаг байгаа. Шингэндээ болохоор бол төрөл бүрийн шингэн байна. Жишээ нь одоо хамгийн одоо тод жишээнүүдийн нэг юу гэхээр дөнгөж хүүхэд төрөөд удаагүй байхад ээж нар одоо нөгөө хүүхдээ үлгийтэй байхад нь тэрч чад халуун шингийн юм уудаг. Халуун цайнд аяглаад хүүхдээ тэврэнгээ уух тохиолдолд инхээр хүүхдээ түлэгдэх нь бол амархан байдаг. За үүний дараа болохоор бол халуун тогоо байгаа. Мөн одоо халуун савтай уснууд байна. Ус буцалгагчнууд. За дээрэс нь болохоор бол газар тавьсан одоо хоолтой савнууд тэр ийм юмнууд л таардаг та. Мэбо шарх болон сорины тосны түлэгдэлт шархны өвдлийг намдаж идгээхэд маш сайн үйлчлэгтэй. Уг бүтээгдэхүүнүүд нь арьс нийсийн нөхөн төлжилт болон саривчлтыг багасгах, эрүүл орчинг бүрдүүлдэг. Хэдий гэмтэж бэртгэн таагүй зүйлчгсэн таны дэргэд Мэбо байгааг мэдэх нь сайн хэрэг шүү. Мэбо түлэгдчихэд хүмүүс ингээд айгүйх арга хэмжээ авчаад ирэх тохиолдол байдаг. Одоо жишээ над дээр ч гэсэн миний зүгээр хүүхдийн эмнэлэгтэр түлхэнхий биш хэрнээ түлхэгдснийхэн дараа гутлын тос түрхсэн, сахар түрхсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү өмнөд айгүйх тохиолдоод байдаг. Тэгэхээр түлэгдчихэд хэдийн хугацааны дараа ихэвчлэн эмнэлэгт хандж байна вэ? За эмнэлэгт хандах хугацаа бол тухайн гэр хаана байгаагаас л хамаардаг. Хотын төвд ч юм уу хотоос хол байна уу гэдгээс хамаарат байгаа. Хоёрт болохоор бол авчгаад анхны төсөлмжил бол тухайн хүмүүсийн боловсролоос хамаардаг. Гэлээ гэхдээ манай монголчууд бол одоо сүүлийн үед бол илүү сайжирсан. 11-2 жилийн өмнө 18 жилийн өмнө бид нар бол одоо гутлын хар тус түрхэх. За тэгээ янз бүрийн юмнууд түрхдэг байсан. Одоо бол бас ч гэж одоо хүмүүс их сайн арга хэмжээ авдаг болсон. Гэлээ гэхдээ одоо сүүлийн үед бол мэрсэр одоо сүүлийн 1-2 жилүүдэд бол арай бас өөрчлөгдөд бас хүмүүс арай өөрчлөгдөд ирэхээр арга хэмжээнүүд нь өөрчлөгдөд эхэлдэг.
За сахарыг бол огт түрхэхээ байсан. Одоо сүүлийн үед бол гайгүй болсон. Харин гутлын эмчлийн хувьд бол одоо гутлын хард бас түрхэсэн тохиолдол гарсан. Мөн одоо уушигны улаан гэдэг манай монголчууд ярьдаг. Тэгээ сүрэг эсрэг альчуудаг гэдэг тийм энэ имийг түрхэсэн тохиолдлууд бол бас нэг удаа гарсан. За үүний дараа бол ер нь харьцангуй гайгүй болсон. Хамгийн гол нь одоо нэг хүүтэн усаар хүргэнэ гэд манайхан ч амар сайн ойлгоод байгаа ш. Гэхдээ энэ хүүтэн ус маань хэрхэн яаж үйлчлэх вэ? Хизээ үед нь энэ усыг хэрэглэх үү гэдгийг сайн ойлгохгүй байна. Нарамч сая нөгөө гутлын тас түрхдэг, уушигны улаан түрхдэг гэдээ ярьлаа шүү дээ. Нөгөө ард иргэдийн байнгын нэг хэрэглээлээдэг тийм заншсан нэг тийм юм. Тэгвэл одоо тэр гутлын тас түрхсэн, уушигны улаан түрхсэн өөр одоо ямар арга хэмжээнд тэрийг гэртээ авсан нэг хэсэг бүлэг хүмүүс эсвэл түлэгдээд шууд ирсэн хүмүүс хоёрын хооронд ер нь ялгаа байна уу? Тэр түлэгдээд ирж байгаа тос олон тэр уушигны улаан түрхсэн хүмүүс хүндэрдэггүй эсвэл ялгаагүй л байт юм бол эсвэл зүгээр авахсан арга хэмжээнд буруу агаад эмчилгээнүүд адилхан эдгэрээ гарах хугацаа нь бол адилхан байдаг. За энэ дээр бол асар их ялгаа байна. Шууд одоо юмар ороогоод ч юм уу тий зөв анхны тусламж үзүүлээд ирсэн хүмүүс бол одоо тухайн хүн бол яг журмын дагуу эмчилэгдээд идгээд гардаг. Гэтэл одоо гутлын хард бас түрхсэн байх юм бол хордлого илүү байдаг. За уушигны улаан гэд нэрлээд байгаа энэ түрхсэн тохиолдолд бол буурны дутагдлаар хүндэрдэг. Хордлогоор хүндэрдэг. Одоо би бол 10 хэдэн жилийн өмнө бүр яг тийм цэвэр тохиолдол дээр бол өөрөө бүр таарч байсан. Тэгээ тухайн хүүхд бол насаа алдсан. Буурны дутагдлаар хүндрээд тэгээ тэр хүүхд дээр бол 6 ширхэг тюбик одоо 60 ширхэг ямиг биеийн дээр нь түрхсэн байсан. Тэгээд энийг бол бид нэр угаагаа цэвэрлээ тухайн хүүхдийг унтуулж байгаа дугаа цэвэрлээд байгаа боловч бүр ингээд бүх хэд их одоо өөхөйтэнд хүртэл шингэтлэн хүрчихсэн байсан. Ийм тохиолдол гарч ирсэн. Тэгээд тэр ой гаргахын настай хүүхд бол нас урсан. Тэр бол ер нь бол одоо буруу арга хэмжээ гэдэг чинь буруу л үйдэг. Зөв арга хэмжээ гэдэг чинь зөв байж хүнийг авдаг юм аа. Тийм болохоор мэдэхгүй бол битгий юм хий. Мэдэхгүй л гэж бодож байгаа бол зүгээр одоо гэрийн юу гэж байдаг шүү дээ. Анхан шатны тусламжийн одоо харьцаг гэж байгаа тийм эмийн сан байгаа. Энэ нь болохоор бол бага насны хүүхдтэй айлд өвдөлт намдаглаа заавал байх хэрэгтэй гэдэг. Тэр лаага хий. Тэгээд цэвэр юмар ороогоод аваад ир. За юмар ороод аваад ирэх тийм одоо бодлогогүй ч юм бэ. Зүгээр нэгэн даваа өвлийн одоо хүүтэн цастай өдөр нэгэн даваагаар ороогод хүүхдээ аваад ирдэг. Өөрөө болохоор хүн нөгөө нэг хүрчгтэй. Хүүхдээ ингээд ил аваад ир. Тэгэхээр бол тэхгүйгээр хүүхд чинь ч гэсэн даарч байгаа шүү гэж бодоод хүнжлөөрөө ч юм уу зузаан юмар ороогоод аваад ир хэрэгтэй. Өвдөлтөө намдаа юмар цэвэр юмар ороогоод аваад ир. Хэрвээ үнэхээр тэр хол байх юм бол одоо юу 103 мөрөд удчихлаа шүү дээ. Ер нь бол хурдан ирэл гэсэн зөвлөгөө. Тэгэхээр одоо түлэгдээд дээрээс нь дахиад өөр хүндрэлүүд гарч ирж штэ тийм ээ. Дахиад өөр өвчнийг үүсгэж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу? Эмийн хордлого одоо юу гэдгийг тийм ээ. Халтур орох. Тэгэхээр нөгөө ард иргэд маань аль болох өөр ямар нэг юм хэрэглэхгүйгээр ядчил мэдгүй юм а битгий хийгээрэл гэсэн санааг өгч байгаа. Тэгээ бас нөгөө эцэгчүүд ингэж идэг штэ. Хэрэг том хүмүүс ингэ түлэгдчихвэл өөрийнхөө ингээл гарын алгач юм айл нэг хэсэг түлэгдчих юм бол айх хөвдөөл те. Би одоо өвдөөд энэ одоо 38 юм уу 38 тариагаа хэлий. Тэгсээ хэрнээ хүүхдэн түлэгдчихэд байхад тоохгүй орчтой. Тэгээ нөгөө хүүхдэн түлэгдээд 2 3 хоног одоо түлэгдсэн хэсгэж ярьсан ингээд гэмтчихэж байгаа шүү дээ тийм ээ. Тэглээ тийш янз бүрийн гэрийн хаалт өхөр орчтой. Тэгээ хүндрүүлээд хүүхдээ аваад ирсэн тийм тохиолдлууд байдаг тий. Тэгэхээр яг энэ үед нь ямар арга хэмжээ авдгийг хүндрээд тэр одоо хүндрээд ирсэн хүүхэд ирэн цаашаа одоо ямар одоо өөрчлөлтөнд орох уу тийм ээ. Одоо би нэг тийм тохиолдлыг бол яг сонсч ирсэн. Хүүхдээ ив ирвэл сар сараалын хүүхэд эмнэлгээр авчирсан боловч хүүхэд маань одоо эрчим хэмжлэгийн тасаг руу орчлооч гэдэг юм ба тийм. Зүгээрээс хүүхдийг маань ийм болгочлаа гэдэг юм яг сонсч ирсэн. Тэгэхээр энэ дээр ирнэ л яа гэм бол ер нь түлэгдэлт маань бол арсны бүрэн бүтэн байдлыг алдагдуулж байгаа. Тэгэхээр чи энэ бол онгорхой савл гэсэн. Энэ онгорхой савар юу л юу орох магадлалтай. Ням бактери юу л юм бидний эргэн тойрон бодо бүхэл юм байгаа. Хэрвээ буруу юм хэрэглэх юм бол тэр маань эргээд бас буруу л. Ингээд нэгэнт онгорхой савнд юу л юу орж байгаа бол тухайн хүн маань бол тархлаа ямар байгаагаас хамаарат тухайн өвчнөд хариу үзүүлэх хариу уруул. Хоёрт болохоор эмнэлэгт ирээд үзүүлсэн эмчилгээ бай. Гуравт болохоор бол эцэгхийн одоо хараа хяналт, сахиур гэдэг чинь хамгийн чухал үүдэг түлхэнхийн хувьд. Ингээд их олон юмны одоо багцаар
багц үйл ажиллагааны үр дүнд тухайн хүнийг авардаг. Гэтэл энэ одоо олон одоо асаргаа, тэгэл анхны тусламж, боолт, эмчилгээ тэгээд одоо бүх одоо асаргаануудаа бүх юмаа нийлүүлээд эдний аль нэг нь дутуул байхад хүн хүндрэх магадaltaй. Түлэнхийн үйл ер нь баг талбай байсан ч нас урах эрсдэл гардаг. Ялангуяа энэ маань бол одоо манайхан ярьдэн ш нь севс гэдэг одоо настай хүмүүсүүд севс гингүүд амар болдог. Монголоор бол үжил гэж байгаа. Ер нь бол одоо тухайн хүний маань цус бол одоо эрүүл цэвэр байх хэрэгтэй. Энэ цусны ариун байдал алдагдчихж байна л гэсэн. Энэ цусны ариун байдал алдагдаад халдвар ороод, биеинд халдвар ороод ирэх юм бол үжлээр хүндрээд, үжил маань болохоор бол цаашаа олон эрхтний дотномжлоор хүндрээд ингээд хүмүүс асуурдаг. Ер нь бол түлэнхийн маань бол хүндрлийн үе гэж байдаг. Яг түлэнхийн өвчин маань. Тийм болохоор бол энэ хүндрлийн үе рүү орох юм бол тухайн хүн амьд гарахад бол маш хэцүү. Тэгэхээр анхны тусламжаа сайн үзүүлэн бүх юмаа сайн үзүүлж үр дүн гарна. Тухайн хүн ер нь түлэнхий бол ухаан алдна гэж бараг байдаг. Ухаангүй байна гэж байдаг. Дандаа эрүүл үйдэг. Саруул ухаантай байдаг. Өвдөлтийг байнга мэдэрч ирдэг. Тийм. Тэгэхээр та нөгөө сая түрүү нэгээд тухайн түлэгцэн талбай жижигч байсан, томч байсан хүндрэлүүд гэдгийгсэн тийм. Тэгэхээр ингээд хүний нэг хүүхдүүдний ганц 2-3 гараа ч юм уу халуун цайруу ч юм уу ингээд самарчдаг шүү дээ. Гараа оруулцдаг ч юм уу нэг 2 хурууны юм төлөвлөлттэй байж байгаа. Одоо тэр нь бохирлогдсон байсан ч гэсэн тэр хүүхүүд бол хүндэрнэ л гэсэн үг үстэй тийм. Гэртээ ямар нэгэн арга хэмжээг авахгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээг авахгүй удаан байх юм бол хүндэрнэ гэж ойлгож байна. Тэгэхээр одоо хүмүүс маань гэртээ хүүхдээ ингээд түлчлээ. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэж асуудаг л та тийм ээ анхны тусламжийн хувьд. Хамгийн түрүүнд болохоор бол ер нь ямар ч тохиолдолд түлхсэн тохиолдол түлэгдэж байгаа юмыг зайлуулна. За энэ үедээ болохоор бол ер нь бол ямар ч аврагч хүн өөрийгөө эхлээд хамгаалах ёстой. Өөрийгөө түлэгдэхээс сэргийлээд тэгээ өөрийгөө тогонд одоо цохиулахаас сэргийлээд өөрийгөө хамгаалаад тэгээд дараа нь тэр хүнийг хамгаалаад одоо тэр гэмтээгээд байгаа зүйлсийг зайлуулна. Үүний дараа болохоор үнэхээр түлэгдсэн байх юм бол бүх хувцсыг тайлна. За яагаад бүх юмыг тайлаад байгаа вэ гэхээр хүүхэд ялангуяа түлэгдсэн тохиолдолд оймсыг хүртэл үлдээчдэг. Тэгэнгүүт хөл мөлн түлэгдчихсэн байдаг. Оймсны энэ эрзэнийг тойруулаа одоо шилбэн эргэн тойрон гүн түлэгдчихээд ирдэг. Тухайн хүүхэд түлэгдлээ. Хүүхдээ аваад ирдэг. Тэнгүүд оймсыг тайлаагүй хүрээд ирдэг. Оймсыг ингээд тайлаад үзэнгүүт оймсныханд яг эрзэнээр түлэгдчихсэн юм тохиолдол. Тэгэхээр бол бүх юмыг тайлаад тэгээд хэрвээ 10% дээш байх юм бол хүүтэн усаар одоо ер нь бол хөрөхгүй гэж үздэг болоод байгаа сүүлийн үед. 10%-аас бага байх юм бол хүүтвтер усаар 10-аас 15 минут хөргөх үйл ажиллагаа хийнэ. Энэ нь болохоор урсгал усаар. Тиймээс бөөн юм одоо төмпөн дотор хийхгүй гэсэн үг байхгүй. Дээрээс нь урсгаж хийнэ. Яагаад тэгэхээр нөгөө нэг янз бүрийн ням бактериуд одоо энэ дотор байх вэ бохирдуулахгүй гэдэг утгаараа урсгах байдлаар угаацуулдаг юм байна. За тэгээд хүүтвтер гэдэг нь юу вэ гэхээр бол одоо манайхан чинь нэг мөстэй ус ч юм уу тий цэл хүүтэн ус авчираад гаргаж ирээд байдаг ш. Тэхгүй хүүтвтер гэдэг маань тасалгааны температурт байгаа тэр хүүтэн усыг л хэлж байгаа. Одоо нөгөө нэг гэрт байлаа гэхэд гэртээ нөгөө нэг айлууд чинь усаа ингээд хадгалчихдаг шүү дээ. Тэр бол болно. Тэрнээс шаналаад хүүхдээ хаа. Гэхдээ гэрт байгаа ус чинь болохоор бол үнэхээр одоо олон хонсон байх бол бас хэрэгжилж болохгүй гэдгээ бодох хэрэгтэй. Ягаад гэхээр тодорхой хэмжээгээр тэнд чинь олон хонох юм бол энгийн юмуд байгаа. Гэлээдтэй худгаас авсан уснууд бол одоо холроминтэй дээр байдаг шүү дээ. Хариуцлагатай тэгэхээр гайгүй байх болов уу гэж бодож байна. За тэгээд мэдээж хөргөх үйл ажиллагаа хүүхэд ялангуяа хийж байгаа үед одоо гар нь түлэгдсэн байхад өөрийнхөө гартаа цуг хөргөх юм аа. Ягаад тэгэхээр чиний өөрийн чинь одоо том хүний чинь гар хөрөөд дараад эхлэх юм бол энэ хүүхэд дарж байна гэж үзэн. Тийм учраас болдог байхгүй юу? Тэгэхгүй өө энэ 15 минут байх хэрэгтэй гэж нөгөө шал өөр түлэгдээгүй газраас нь барьцгаад ингээд байх юм бол заавал өөрийнхөө гартаа цуг хөргөх мэдрэмжээр ингэж явнаа. За ингэж хөргснийхаа дараа болохоор л цэвэр юмар ороож өгнө. Мэдээж гэрт бүх айлд одоо ингээд цэвэр юм бол байхгүй. Гэтэл угаагаа тавьсан, эндүүдээ тавьсан орд ирний давуу болно. Тэргээрээ сайхан ороогоод гадуур нь бүр дулаахан юмар ороогоод тэгээд за мэдээж хэрэг түрүүнд ярьсан анхны тусламжийн харьцагнаас өвдөлт нандах юм авч хүүхдийнхээ лагийг хийх, өвдөлт нандах эмийн уулгана. За тэгээд хэрвээ нэг цагийн дотор эмнэлэг хүрч амжихааргүй байх юм бол амар шингэнийг уулгана. Амар шингэнийг уулгана. Мэдээж тэр хооронд эмнэлгээс 103 их ч юм уу тий дурдсан байна. 103 ирэх юм бол хэрвээ нэг цагаас илүү одоо хугацаанд тухайн өвчтөний хүрэх шаардлага гэх юм бол
тусал залгадаг, шингэнүүд залгадаг байгаа. Тийм болохоор их том талбайтай хүмүүсийг бид нар бол газар дээр нь одоо шингэн сэлбэр хэмжлэгээнүүдийг хийж шууд эмнэлэг рүү авчирдаг. Заавал болтыг яарн хийх шаардлага байхгүй төлөвлөлтийн үе. Цэвэр юмар оруулчихад л болно. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс одоо урсгал усаар угаа гэл тийм зөвлөмжүүд айгүйх явдаг ш тийм ээ. Гэтэл хүмүүс шууд нөгөө канистртай усны дотор ингээ хүүхдээ дүрчээд ирэх тохиолдол байдаг. Тэгэхээр одоо ер нь бол 10-аас дээш хувьтай үед бол бид нар аль болох өвдөлтийн намдаагаал шингийн юмаа сайн уулгаал бушуух эмнэлэгрүүлэх юм байна. За тэгээд дээрэс нь болохоор бол бас нэг юм байгаа л да. Цэврүүг нь авна гэдээ яриад байгаа тийм үү? Цэврүүг ерөөсөө огт авахгүй. Цэврүүг огт орлохгүй. Үнэхээр тэр цэврүү хаграад шүүсэн гарах юм бол одоо тэр шүүсийг л арчиж авч болно. Тэрнээс шууд цэврүүг ерөөсөө хуулахгүй, тэр цэврүүг угаахгүй, төлөнхийн шахыг угааж цэвэрлэхгүй, савн тухгүй, савндаж хөөцрүүлж угаадаг тийм тохиолдол байдаг байхгүй. Төлөнхийн шарх маань өөрөө нөгөө нэг халууны үйлчлэлд ороод цэвэр гэж үздэг байна. Одоо тийм учраас үздэг. Гэтэл зарим нэг одоо химийн төлөвлөлт ч юм уу одоо замын хад төлөвлөсөн тохиолдлууд байдаг шүү дээ. Химийн тохиолдолд бол одоо хүчин шүлтийн төлөвлөлтүүдийг бол заавал одоо усаар, урсгал усаар нэг цагаас дээш одоо хэмжээгээр угаа цэвэрлэх ёстой. Гэхдээ өөр ямар нэг уусмалгүй шүү дээ. Хүчлээсээ илүү шүлтийн одоо төлөвлөлт бол маш гүн байдаг. Одоо удаан үргэлжилдэг учраас бол усаар юм. Манай Монголын хувьд бол одоо нөгөө замын хард бол маш их төлөвлөлт тохиолдол байдаг. Энэ тохиолдолд нөгөөх маань наалтчаад салдаггүй болчихгүй. Энэ тохиолдолд болохоор наран цэцгийн тусаар ажилладаг. Байлгаад иж болдгоо. Наран цэцгийн тусаар сайхан арчаад ирвэл байлгаад иж халууны үйлчлэл байгаад байна гэдэг. Тэр салхахаас өөр арга байхгүй. Тэгээд наран цэцгийн тосоор л ер нь бол бид нар салгадаг да. Ер нь одоо монголчлог харган тэр зөөлж өгч байгаа юм байна тийм. Тэгээд ер нь бол химийн төлөвлөлт бол одоо сүүлийн үед бол мэрсэр гардаг болсон. Хуучин бол бараг байдаггүй гэсэн шүү дээ. Одоо нөгөө төлөвлөлтийн шалтгаануудаас ингээд ахан шатны одоо анхны тусламж ямар үзүүлэх вэ гэдэг ярьж байна тийм ээ. Тэгвэл цахилгааны төлөвлөлт байдаг шүү дээ тийм. Цахилгааны төлөвлөлт дээрээс нөгөө аянганы төлөвлөлт гэдэг тийм. Аянгачин бас нөгөө аянга цахилгааны төлөвлөлт гэдэг шүү дээ. Яг энэ үед хөдөө байгаа хүн маань яг ямар урьдсан сэвэл гаргамж авах болох вэ? Үгүүд болон том хүн. За энэ тохиолдолд болохоор ер нь бол тухайн хүнээ өөрийгөө хамгаалж байгаа тухайн хүнээ салгаад авчих ш цахилгаан одоо юмсаа. Ер нь аадар цахилгаанд тухайн үедээ л газар дээр хүн асуухгүй барахтаа асуурдаггүй. Газар дээр нь зүрх зогсчих юм бол ямар ч арга байхгүй. Ер нь яг тухайн үедээ л мэдээж анхны тусламжийг бол огт мэдэхгүй хүн үзүүлж байгаа тохиолдолд бол тухайн хүнийг хажуу тийш нь харуулна, амьсгалын замыг сайжруулахыг бодно, тийм иймэрхүү тусламжуудыг үзүүлнэ. Тэрнээс шүүл бол одоо ийм тариа хийх гэдэг бол хэцүү. Эмнэлгийг маш яралтад дуудаад эмнэлгийн л анхны тусламж авахгүйс зур арга байхгүй. За Батулгамч одоо ингээд нөгөө барилга байгууламжинд гал төмөр гарах ч юм уу, гэртээ гал төмөр гараад угаардах тохиолдол ирдэг бах тийм ээ. Тэн дээр тэгэхээр тийм тохиолдолд ард иргэд маань ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг вэ? Тийм угаар бол энэ одоо шалны төвшөнд бол их бага байдаг хөөхгүй доор. Одоо нэг 20-30 см доор бол хүн угаартахгүй. Одоо жишээлбэл орон доор эвдэж байгаа хүн, газараа унтж байгаа хүн хоёр одоо ингээд гал төмөр гараа угаар гарах юм бол орон доор эвдэж байгаа хүн эрсдэд идэх хөөхгүй. Газар доор байгаа хүн гайгүй. Жишээлбэл одоо ингээд өндөр барилга байгууламж янз янзын одоо объектын гал төмөр гарна шүү дээ. Тэнгүүд ард иргэд бол ингээд жоон шалаараа мөлхөөд ч юм уу те угаар багтаа газар явж байгаад ингээд гадагшаа гарчих юм бол эрсэл бага л тохиолдно гэсэн үг. Марамч та тэгэхээр нөгөө ард иргэдэд зориулаад төлөвлөлтийн өвчнөс урьдсан сэргийлэх, төлөвлөлтөөс урьдсан сэргийлэх нэг зөвлөгөө мэдээлэл та өгөөч. Төлөвлөлт маань бол сэргийлэх боломжтой гэмтлийн тоонд ордог бөгөөд та бүхэн бол одоо бага насны хүүхдүүдээ хамгаалахын тулд гэрийн аюулгүй байдал болон хараа хяналтыг сайжруулаарай л гэж зөвлөё. За өнөөдрийн дугаарт маань маш сонирхолтой сэдвээр ярилцсан хоёр эмчтэй маш их баярлалаа. Өнөөдрийн дугаарт нийслэлийн аврах ангийн эмч Батулга. За гэмтэл цог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн төлөвлөлтийн төвийн эрхлэгч Наран Донголын эмч маань оролцсон хоёр эмчтэй баярлалаа гэж хэлье. За маш их баярлалаа.